Өрхийн үйлдвэрлэгчдэд бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж бэлэн бүтээгдэхүүн болгосныхоо дараа борлуулалтын асуудал тулгардаг. Энэ нь бүтээгдэхүүний зарах лангуу павильоны түрээсийн үн өндөр байдагтай холбоотой. Харин бусад дүүргээс төрүүлж энэ тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр дүүргийн засаг даргын тамирын газраас Чингэлтэд үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эхлүүлсэн нь жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд бодит үр дүнгээ өгч үйлдвэрлэгчдийн амьдрал өдрөөс өдөрт дэвжин эргэдэж үндэснийхээ үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний чанарыг үнэлж худалдан авдаг болсныг тодтогч байна. Тухайлбал Алтчин худалдааны төвийн 9 павильоны түрээсийн үнийг дүүргийн засаг даргын тамирын газар жижиг дунд үйлдвэрийг дэмжих бизнес инкубатор төвөөс хариуцаж хөнгөлснөөр сүлжмэл, ноосон, цамц, үндэсний дээл хувцас, арьсан гутал цүнх зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх эргэлт сайжирч өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид хоримтлал үүсгэж эхэлжээ. Чингэлтэй дүүргийн яг энэ Алтчин бөмбөр худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг, борлуулалт хийдэг 9 ийм павильон дээр ирсэн байна. Одоо миний зогсож байгаа павильон гэхэл сая 200 мянга шүү дээ. Энэ бүгдийг одоо шийдэж өгч энэ сайхан дүүрэг маань, тэр бизнес инкубатор төв маань одоо ингэж шийдэж өгсөнд одоо үнэхээр татлагч. Айгүй үрдэн өгж байгаа штэ. Ихэнх олон хүн нэг павильон гэхдээ 6-аас 14 хүн ажиллаж байгаа штэ энэ дотор. Тэгэхээр их л тусалсаа болж байгаа. Их манайх л хэд одоо 8 амбулын одоо 2 охины сургалтын төлбөрөөс аваад асар их зүйлийг одоо шийдэж өгч чадсан байгаа байхгүй юу? Нэг их том юм авч чадахгүй ч гэсэн өдрөөр бас гартаа мөнгө төгрөгтэй ерөөсө тухай нэг яг тэгээд л байна. Мөнгөөр тасрахгүй болж байна. Тасрахгүй байна да мөнгөөр ерөөсө. Түүнчлэн цэцэг төвийн хажууд байрлах Ингчин төвд Чингэлтэд үйлдвэрлэлийн үйл ажиллагааны хүрээнд бэлэг дурсгал, гар урлын бүтээлүүдийг худалдахад түрээсийн төлбөрийг дүүргийн засаг даргын тамирын газраас хариуцаж ажиллаж байна. Ер нь худалдааны төвүүдэд бараа борлуулахад нийт орлогын 30%-ийг сууддаг бол энд бүтээгдэхүүнээ зарж борлуулснаар нийт орлогынхоо 10%-ийг л ажилтны цалинд, 90% орлогоо үйлдвэрлэгч өөрөө авах боломж бүрджээ. Амтнд энэ тэнд авах уу гэж явбал маш хүндрэлтэй байсан. Ерөөсөө мэдэгдэм штэ. Энийг ингэснээр бол бас их ашигтайхан болсон. Бэлэг дурсгалын юм ч гэсэн манахаас их ирж авч байгаа. Арьсаар хийсэн юм, Даваа Баатарын хийсэн цөмкнүүд энэ тэрийг бол маш их сонирхдаг. Өнөөдрийн байдлаар 39 мянган өрх айл Чингэлтэд дүүрэгт амьдарч байгаагийн дийлэх хэсэг нь буюу тэр дундаа өрх толгойлсон эмэгтэйчүүд хөгжлийн бэрхшээлд иргэдийн өрхийн үйлдвэрлэлийг дэмжснээр өнгөрсөн оны 5 дугаар сараас эхэлсэн Чингэлтэд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа үр дүнгээ өгч худалдан борлуулалт хийх лангууны түрээсийн төлбөрийг дүүргээс хөнгөвчилж өгснөөр үйлдвэрлэгчид өнгөрсөн онд 131 сая төгрөгийн борлуулалтыг хийж амжилттай ажиллаж чадсан байна.